Хаасайгүй we wish you a Merry Christmas, we wish you a Merry. За сүүлдээ ширэмэрээ болоод явчлаа. За тэгэхээр хаасайгүй шинжлэлийн уур амьсгал орсон байна. Тэгэхээр Батгсын гэх үү юу гэх үү? За манайха комментароос бичээрэй за. Би контентыг залуу намайг Батгс гэдэг. Би тэгээд ерөөхдөө бол өнөөдрөөс эхлээд кино ярьж эхлэхээр шийдсэн байгаа. Тэгээ кино ярихдаа мэдээж тэр киногоо товчилж хүргэн дэмүү сонирхолтой мэдээлэл баримтуудыг нь хүргэх байгаа. Тэмлэлээр хэрвээ чи сонирхолтой мэдээлэл контент үүнтэй тэрийг үзэх хүсч ивэл subscribe дараарай. Бас лайк дарахаа мартаоцай. За тэгэхээр өнөөдөр би яг ямар киноны талаар хамгийн түрүүнд ярих гэж байна вэ гэвэл та нар харсан байх. Гэртээ ганцаараа. Бидний дурсамжинд тод үлдсэн кино бол Гэртээ ганцаараа шүү дээ. 1990 онд хийгдсэн 1-р ангийг нь би хамгийн түрүүнд ярьж өгье. Хэрвээ энэ бичлэг 5000 лайктай болж чадвал 2-р ангийг нь шууд ярьж өгье шүү. Тэгэхээр кино маань нэгэн амар олон хүүхэд божигнан харагдах Америк гэр бүлийн үзэгдлийг харуулдаг. Анзаарч харуул нэг цагтаа болтой нөхөр гэр чин том хүн байна уу? Ингээд шалгаа зогсдол Кевиний ээж гарч ирэн асуусан асуултуудад нь хариулдаг. Эдний хамаат нараа маргааш Парис явах гэж байгаа юм байлээ л дээ. Гэтэл гол дурын хүү болох Кевин юу бэлтгээ мэдэхгүй ах эгч нараасаа тусламж авах гэдэл бүгдэл төвшөж орхино. Тэгээд Кевин нэг ахтайгаа муудалцаж гэртээ бөөн өөмэн самун үсгчдэг. Үүнд нь ээж аав нь гэлтгүй гэрийнх нь бүгдээрээ л уурлан Кевин рүү харна. Ээж нь ч Кевинийг өрөөндөө ор гэж дагуулan явна. Кевин ээжтэй гомдлол ээж нь гомдлыг нь хүлээж авдаггүй. Тэгээд Кевин хүү бодно. Ийм гэр бүлтэй байснаас байгаагүй дээр бүгдээрээ алга болоосоо гэж хүсэх болно. Маргааш нь ч болж сэрэг цагаасаа хоцорсон тул бүгд яаран сандран гэрээсээ гарцгаана. Гадаа гараад бүгдүү нараа тоолоорой гэд нэг охин тэлтэл нөгөөх нь Кевиний оронд хөрш айлынхаа хүүхдийг андуураад тонд оруулчихдаг. Тэгээд л бүх адал явдал энд л эхэлж байгаа юм да. Кевин хүү үд дунд өхрийн дуунаар сэртэл гэрт нь хэнч байдаггүй. Бүх өрөөгөө шалгасан ч хэнч байдаггүй. Тэгээд л хүүгийн өчигдөр хүссэн хүсэл нь биелсэн байна. Гэр бүл нь алга болсон байна гэдэл дураараа байж дунд ч мөгрөө жирэгдэг. Онгоцон дотор Кевиний ээж нөхөртөөгөө ярина. Би нэг л зүйл мартаад байх шигэ. Билетгээ салгасан, түлхүүрээ авсан. Юу мартаад байгаа юм болоо гэтэл гинэт ойлгоно. Газар дээр ганц хүүгээ гэртээ ганцаараа нь үлдээснэ ойлгох болно. За энэ харваасын бүтлгүй хоёр булгааж бол ной томулгаачд. Яагаад ийм нэр авсан юм бэ гэвэл ухсан айл болгоныхаа зоргыг нээж явдаг заншилтай. Дараагийн ухах айлаа сонгосон нь Кевиний гэр байлаа. Ээж нь хүүгээ гэртээ ганцаараа байгаа гэд хотынхон цагдаа руу залгаад очоод шалгаад өгөөч гэтэл гадаа нь очсон боловч цагдаа нь зүгээр л яваад өгдөг. Кевин хүү дэлгүр орчоод харж явтал нөгөө хоёр хулгайчтай таарчихдаг. Араас нь дагаад л байгааг анзаарсан Кевин зүгтааж явсаар сүмийн дэргэд нуугдан түүнд молиг өмхүүлдэг. Тэр оройноо нөгөө хоёр хулгайч нь Кевиний гэрээг ухах гэд иртэл Кевин аль хэдийн хідэн тоглоом хөдөлгөөд гэртээ яг л хүнтэй мэд харагдуулж чаддаг. Ингэснээр хулгайчид өнөөдөр уухгүй байна гэж шидэд маргааш нь ирэхээр болдог. Хүүгээ ганцаараа нь үлдээсэн их хүн яаж тайван байж чадах вэ дээ? Аль болох хурдан нисэж очих гээд тэгтэл дасбар олдохгүй байсан тул нэг эмгэнд эмгээ өгөө. Та над дасбараа зарчих гээд гуйж дасбарыг навч өөрөөгөө арай илүү ойртдог. Нөгөө хоёр улгаач нь байшинг тайван байлгаж яг харагдаач эн тэндээс нь орох гэж үзсэн чи Кевин хүү оруулдаггүй. Кевиний ээж дараагийн онгоцны бодлоор очиод тасалбар асуудал баярын улмаас бүгд дууссан гэд яа харахгүй байдал ороод байтал нэг хөгжимчин залуучууд түүн тусаж машинаар дөхөөж өгөр болдог. Кевин хүү Санта дээр очиж гэр бүлийн иргэн үсгээр очил ажлын цаг нь дуусчихсан гэж авдгийг. Тэгээд л айлууд ямар гоё гэр бүлээр байгаа харан сүмрүү орон гэр бүлээ иргэн ирээсэ гэж хүсэх гэтэл нөгөө гэр бүлээ алаад нуучихсан гэж яриадаг өвгөнтэй ярилцаад үзтэл тэр ч мөн ялгаагүй. Зүгээр л хүүтэйгээ муудалцаад хүн гэрээсээ явчихсан юм байлээ. Кевин гэр бүл хэр чухал гэдгийг ойлгосон тул өвгөнд хүүтэйгээ эвлэрэх хэрэгтэй гэдгийг ойлгуулан гэрийн зүг явдаг. Оройн хоёр хулгайчаас гэрээ хамгаалахын тулд баахан занг бэлдээд хүлээж байдаг. Бас л сэргэлэн хүү шүү. Хаалгаар нь орох гэтэл юу гэдэл тгээдэг. Манай гэрээ ух гэдэл онгорхоор ахгүй дээ. Бүр гарыг нь түлээд шатаа тосоор бүрхээд л ер нь л Кевиний гэрээг ухна гэдэг билэгдэшгүй даалгавар. Сүүлийн занх болох олсон дээрээ авчирч байгаад араас нь явхад олсыг нь тасалчихдаг. Мэдээж зүгээр суухгүйгээр цагдаа дуудаад хоёр хулгайчийг баримтлуулна шүү дээ.
Маргааш өглөө Кевин гэрээ сайхан цэвэрлээд гэр бүлээ санан сууж байтал эцэст нэг юм ээж нь хурч ирдэг. Мөн нөгөө өвөө ч гэсэн хүүтэйгээ эвлэрч кино маань аз жаргалтаар дуустдаг да. Хэрвээ чам таалагдсан бол дараагийн удаа ямар кино ярилмаар байна комментоор бичээрэй. Мөн subscribe дарж энэ төрлийн контентыг хүлээн авч үзээрэй. Бас энэ бичлэг 5000 лайк хүрвэл гэртээ ганцаараа хоёрыг ярих болно шүү. Тиймээс лайка дарахаа мартваа. Тэгээд эцэст нь хэлэхэд байгаа бүхнээ хайрлаарай. Заримд нь хүсэж ирдэг үзвэл чамд бий гэдгийг санаарай.